Забайкалец цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн зууны 1950-ад онд баригдсан ч их засвар хийгдэлгүй өдийг хүргэжээ. 2014 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэгдэн хаагдсан. Харин 10 жилийн дараа их хэмжээний шинжилэлт хийж дахин ам орлоо. Хуучин байгууламжаас бараг юу ч үлдээгүй. Шинжлэгдсэн спорт цогцлборт, теннис, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн талбай, тойрог хэлбэрийн гүйлтийн зам 900 хүний суудалтай үзэгчдийн суудал, холимогтулаан кикбокс, кардио дасгалын 3 спорт зал байгуулагджээ. Мөн хувцас салхи хөрөө, шүршүүр, цайны газар зэрэгдээд бүтэц бий болсон байна. Нээлтийн өмнө Улаан хотын захирагч спорт цогцлборыг шалгажээ. Өнөөдөр Улаан удын мастер төлөвлөгөөний хүрээнд бид Забайкалец цэнгэлтгийн шинжилгээг дуусгалаа. Энэ бүтээн байгуул зүгээр нэг барилга биш юм аа. Сэтгэл шингэсэн чанартай төв болсон. Эндээс ирээдүйн аваргууд төрнө гэдэгт итгэлтэй байна. 16 дугаар спорт сургуулийн харьяанд багтдаг уг цэнгэлтэхэд бүрэн хэмжээний хиймэл зүйлэгтэй хөл бөмбөгийн талбай баригджээ. Орос болон олон улсын хэмжээний тэмцээн зохион байгуулах боломжтой уг талбайг хүүхэд багчууд аль хэдийн сонирхон талархан хүлээж авсан байна. Надад талбай таалагдлаа. Их гоё том юм аа. Үнэхээр гоё талбай байна. Тун сайн хийсэн байна. Бид урд нь 7 дугаар сургууль бэлтгэл хийдэг байсан. Тэнд ийм гоё том талбай байгаагүй. Тус сургуульд 400 гаруй хүүхэд гар бөмбөг, хөл бөмбөг, дугуй спорт сонгодог болон тай боксоор хичээлж байна. Цаашдаа самбо, чөлөөт бүх, хөнгөн атлетик зэрэг шинэ төрлийн секцнийхээр төлөвлөжээ. Танхим ямар вэ? Янзын сайхан танхим байна. Хийлхүүг алга. Би 2006 оноос энд байгаа. Тамирчнаар эхэлж одоо дасгалжуулагч болсон. Мэдээж хэрэг сайхан танхимтэй боллоо. Сайн байна онтоо. Амжилт хүсье. Баярлалаа. Энэхүү цогцлбор аваргуудыг төрүүлдэг орон зай мөн иргэдийн чөлөө цагийг зөв өнгөрүүлэх төв болсон байна. Урд нь энэ цэнгэлдэх хотын төв цэг байсан юм аа. Харин одоо талбай 800 шууд үргэлжин метрээс 3200 болж томорлоо. Орчин үеийн үзэмжтэй байгууламж болсон. Иргэдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Талбайн гадна асфальтын зам, шин захилгаан, ус дулааны шугам мөн 38 гэрэлтүүлгийн тулгуур 4 гэрэлт самхаг сорилжээ. Бүгдийг чанартай хугацаанд нь гүйцэтгэн хүлээлт өгсөн байна. Бүгд сэтгэл гаргаж ажилласан. Бид жижиг гэлтгүү деталь бүхэнд анхаарч чанартай ийсэн учраас үр дүн нь сайхан болсон. Цэнгэлдэх аль хэдийн сурагчдад үүд хаалгаа нээсэн албан ёсны нээлт энэ сарын 24-нд болох юм. Эмэгтэй хүн, ээж, охин, эхнэр эсвэл найз бүсгүй. Тэд бүгд өөр өөр онцлогтой, өөр өөрийнхөө үзэсгэлэнтэй. Эмэгтэй хүний хувь тавилан нэртэй хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нь эмэгтэй хүний олон талт дүрийг харуулж байна. Үзэсгэлэнгийн дөрүүдийн нэг, Елена Калашникова гэр бүлийнхээ зургийг хараад хүүгүүд нь өөр өөрийнхөө онцлог гэдгийг хараад гайхснаа инхүү ярьж байна. Энд миний насны 3 хүүгийн зураг бий. Хамгийн том нь 11 настай, бага нь дөнгөж 1 ойтой. Зургийг харахад тэдний сэтгэл хөдлөл тод илэрдэг. Том хүү илүү дотогшоо, гүн бодолтой. Харин Костя бол инээд алдсан, нүдэнд нь баяр хөөр гэрэлтдэг. Харин хамгийн бага Фёдор энэ хорвоог болгоомжтой ажиглан ширтэж байгаа нь харагддаг. Зурагчийн уран бүтээлчин эрхүү хотын гэрэл зурагчин Кэти Гучабидзе. Түүний бүтээлүүдийн ихэнх нь хар цагаан учир зураг бүрт нууцлаг уран тансаг уур амьсгал оршдог. Энэ үзэсгэлэн үзэхэд дотор нь бүрэн орж мэдрэмжээрээ мэдэрч эхэлдэг. Эмэгтэй хүн гэдэг утгаараа өөрийгөө илүү сайн ойлгож, дотоод гоо сайхан, дотоод ертөнцөө нээдэг. Би гэрэл зурагчны хамт гоо сайхныг бүтээж байна гэдгээ мэдэрдэг. Миний зургуудад мэргэжлийн модель байхгүй. Бидний дунд байдаг эгэл жирийн эмэгтэйчүүдийг дүрсэлдэг. Та, би, бидний ээж, эгч, найз бүсгүйчүүд, хөршүүд, би хүн бүртээ ажилдаг. Энэ л миний гол үнэт зүйл гэж боддог. Үзэсгэлэнгийн онцлог хэсгүүдийн нэг нь ээжүүд хүүхдүүдтэйг авахулсан хөрөг зургууд юм. Эдгээр зураг халуун дулаан мэдрэмж төрүүлж хайр инэрлийг мэдрүүлнэ. Хүүхдүүдийн дүр тэмч амар биш юм. Сэтгэл хөдлөлтэй, амьд хөдөлгөөнтэй. Ингэснээр зургийг уянгалаг, амьд мэдрэмжтэй болгодог. Зураг бол дурсамжийн бат бөх хэлбэр. Ялангуяа ийм гоё зургууд. Хүү том болоод энэ зургийг хараад баярлах нь лавтай гэж бодож байна.
Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн гэрэл зурагт шингэсэн түүх мэдрэмжийг мэдэрмээр байвал Палитра галерей зочлоорой. Үзэсгэлэн үн төлбөргүй. Юрий Рябчиков специально для программы «Новости». Счастье мое летит, и радость моя поет. Настоящий праздник. Энэ бол жинхэнэ авьяас мэдлэг эрч хүчийг багтсан баярын өдөр байлаа. Эрхүү мужийн хот дүүргүүдийн сумын шатны ялагч 43 ахлах ангийн сурагч оролцсон энэ уралдаанд оюун ухаан, ур чадвар, манлайлал бүтээлч байдалгээд олон талын сорилтуудыг даван гарсан шилдэгүүд цугларсан юм. Мөн өмнөх оны шилдэгүүд урсамжаас хуваалцсан нь арга хэмжээнд халуун дулаан урамсгал нэмлээ. Своими воспоминаниями. Оны шилдэг сурагч гэж юу гэсэн үг вэ? Энэ бол гайхамшиг. Конкурс лучших. Оны шилдэг сурагч уралдаан бол зүгээр нэг авьяасыг үнэлэх биш, тэднийг дэмжих бодит шат юм. Энэ жил уг уралдааныг 25 дахь удаа зохион байгуулсан бөгөөд Орос ерөнхийлөгч Владимир Путиний зарласан эх орноо хамгаалагчийн жилд зориулжээ. Сорилт болгон 2 шаттай явагдсан бөгөөд ялагчдыг дараах 5 номинацаар тодруулж. Оны шилдэг сурагчдын зөвлөлийн дарга оны нийгмийн идэвхтэн, оны бүтээлч хүн, оны оюунлаг сурагч, оюуны шилдэг тамирчин юм байна. Братскийн Анастасия Кузнецова оны шилдэг сурагч болжээ. Анастасия Кузнецова из Братска. Шилдэг сурагч бол зүгээр нэг тэмцээн биш. Энэ бол бидний хөгжлийн чиглэл хөтөлбөр. Бид энд санаа төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, авьяас бүхний харуулсан. Би уран бүтээл, шинжлэх ухаан, төсөл боловсруулах гэд олон чиглэлд хөгжиж, энэ бүхэн маань эх орон төрлөх Братск хоттой хувь нэмэр оруулах арга зам болж байна. Творчество, наука, проектная деятельность. Организатором мероприятия. Энэхүү уралдааныг уламжлалт ёсоор Персей нэртэй авьяаслаг хүүхдүүдийг дэмжих бүсийн төв зохион байгуулжээ. Тус төв нь ерөнхийлөгчид санаачилсан боловсрол үндэсний төсөл цаашлаад залуус ба хүүхэд үндэсний хөтөлбөрийн хүрээнд үүсгэн байгуулагдсан юм. Эрхүү мужийн боловсролын яам уралдааныг онцгой анхааран дэмжиж, ялагчдын шагналыг сайд Максим Парфенов өөрийн биеэр гарч турлаа. Максим Парфенов. Сурагч нас бол хувь хүний бие хүн болон төлөвшөх, мэдлэг олж авах амжилттай ирээдүйн амьдралын үнд цэсээр тавигддаг онцгой үе юм. Энэхүү тэмцээн бол яг энэ зорилтод чиглэсэн хүүхдүүдийг хөгжүүлдэг, дэмждэг, багийн уур амьсгалд оруулж өөртөөгөө адил шилдэг хүүхдүүдтэй уулзуулж байгаа явдал юм а. Алина Гурская, Иван Прокудин специально для программы «Новости». За плечами школа кино. Фёдор Бондарчукийн кино сургуулийг дүүргэсэн мөн өвөр байгалийн хязгаарын кино наадмаас 2 номинаци яалагч болсон залуу найруулагч Сергей Шемякны Хүн амын төвшний сүрэл нэртэй богино хэмжээний кино зөвхөн Читагаар хязгаарлагддаггүй, бусад олон хотод үзэгчдийн сэтгэлийг татжээ. Зрители, а не только в Чите. Миний богино хэмжээний кино өнгөрсөн жил үнэхээр олон газраар аялсан. Крем, Москва, Москвад бараг 7 удаа шүү. Новосибирск, Ирхүү гээд үзүүлээд явж өгсөө. Харин кино наадам надад дуусгах чадаагүй нэгэн явдал түүх мэт санагддаг байсан юм. Би өөрөө нутагтаа заавал ялна гэж боддог байсан. Тэгээд ч ялж чадлаа. Но на этом Гэвч Сергей үүгээр зогсолгүй шин соргох санаа хайсаар байна. Түүний дараагийн киноны санаа нь найз Владимир Павленкогийн нэгэн онцгой дурсамжаас урхан гарчээ. Тэрээр нэг удаа санамсаргүйгээр эмгэнэлт бас сонин зургалтай нөхцөл байдал ингэрч болж өндөр настай эмэгтэй моргийн үүдэнд машина зогсон нөхрийнхөө зогцсыг хүлээн авч байгаа тэр агшин. Машины дээвэр дээр авсан тогтоосон байсан ч хөрхи зогцсыг нь дотор нь байрлуулж байсан. Бүх зүйл маш энгийн хөнгөн байдалтай болж өнгөрсөн намайг цочирдуулсан юм. Өглөө ачлаа яваарай гэж байгаа юм шиг л хөөрхий ганцаараа л яваад өгсөн. Энэ зураг сэтгэлдвийн тодоостод үлдсэн юм. Би тэр агшин олон жил дотроо тээж явлаа. Эцэст нь бодсон бохгүй юу? Энэ бол кино болохуйц түүх юм а гэж. Тэгээд л мань хүн тэр санаагаа над ярьсан юм. Сэтгэл томчиг хүрсэн шүү. Хагас жилийн дараа би нөхөрлөө залгаж алив хий. Наа түүхийж үргэлжлүүлээ гэж хэлсэн юм. Ингээд л бидний хамтдаа хөгжүүлж Птичка прилетела буюу шууха ирлээ нэртэй би өөрөө эмчилгээний драма гэж нэрлсэн киноны концепцийг бүтээсэн юм. не просто расстояние. Энэ бол зүгээр нэг Азигээс Б цэг хүрэх аялал биш юм. Энэ бол ганцаарсан эмэгтэй хүний амьдралаа цэгнэж, гар цохирлыг даван туулж, амьдралыг дахин хүлээн зөвшөөрөх аялал юм. Энэ бол инээдмийн юм уу, тулаантай кино биш. Үнэн амьдрал дээрх түүх учраас худал байж болохгүй юм. Иймээс бүхий л жижиг деталуудыг мэрэгжлийн хүмүүсийн тусламжтайгаар нэгтлэн хэлэлцдэг байна. Зохиолын хувьд бараг бэлэн болсон ч санаагаа бодит кино болгоход санхүүгийн дэмжлэг шаардлагатай болжээ. Би одоо хүртэл бүх киногоо өөрийн мөнгөөр босгосон. Одоо бол хамтрагч ивэнтдэгч хайж байгаа.
Учир нь үүр байгалийн хязгаарын кино урлаг одоо л удаан ч гэсэн итгэлтэйгээр хөгжиж эхэлж байна. Энэ маш сайхан зүйл юм а. Не может не радовать. В социальных сетях Кино хийх санхүүжил босгохын тулд залуус олон нийтийн сүлжээнд хандив аяыг эхлүүлжээ. Тэд дэмжигчдийг хамтран бүтээгч хэмээн үзэж, тэдний нэрийг киноны титрэнд бичиж, нээлтийн үзүүрт урилга, илгээх бөгөөд бэлэг дурсгалын зөвлөж багтаажээ. в комплекте. Би Холливуудын нэгэн том супер төсөл хийж байгаа юм бишээ. Бид бол ард түмнээс гаралтай жирийн хоёр залуу. Бид нэгнээ хүмүүс биднийг таних. Харамсалтай нь бидэнд төвлөрсөн дэмжлэг байдаггүй юм а. Би зүгээр л өөр төрлийн кино байдаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Энэ бол кинонд дуртай, нутагтай кино урлаг хөгжөөсэй гэж хүсдэг хүний дотоод дэмжлэг юм. Энэ кино өөр байгалийн хязгаарт яагаад хэрэгтэй вэ гэдгийг энэ төсөлд оролцож буй хүн бүр өөрөө мэдрэх болно. Харин энэ кино жинхэнэ амьдрал дээр хин нэгэнд гунигт мөчийг даван туулахад тусалж чадвал энэ нь кино наадмын шагналаас ч илүү ялалт гэж найруулагч Сергей үзэж байна. Анатолий Тюльнев. Надорт хасах 10 хэмийн хүйтэн байсан ч анжтын халуун ирч хүч агаарыг дулаацуулсан юм. Энэ өдөр 9 баг цугларж Баянай тэмцээнд оюун ухаан авахалж самбаа хүч чадал тэсвэр төвчээрээ сорин өрсөлдлөө. Та энийг юу гэж бодож байна? Юу гэж хэрэгсэлвэ? Өвлийн загасчид хариулах буйзээ. Энэ нь мөсөнд нүх гаргах хэрэгсэл. Би Баянай тэмцээний анхны даалгавар нь энэ юм а. Зарим оролцогчийг метр зузаан мөс голын уснаас тусгаарлаж байсан ч дэмжигчдийн уухай урам зориг тэдэнд хүч нэмлээ. Ленский анчид 4 минут хагасын дотор цооноо гаргаж чадлаа. Сергейж сэтгэл хөргсөн тэмцээний араас дулаацах нь зүүн хэрэг юм. Өвөл тайгад яаж дулаацах вэ? Мэдээж хэрэг халуун цай. Хурдан бэлтгэхийн тулд түлээ бэлтгэж, гал гарган бүхэл бүтэн хувин ус буцалгах хэрэгтэй. Шилдэг оролцогчид энийг ердөө 12 минутын дотор амжуулжээ. Оролцогчдын дунд анх удаа оролцож буй залуус болон туршлагатай анчидж байлаа. Гал ус зэрэг 2 эсрэгцлийг хүсчүүд багийнхан хамгийн хурд намхтаж чадлаа. Туршлага хамтрагчтайгаа сайдраг боловсруулсан тактик ялалтын үндэс болсон. Мөсөнд нүх гаргах нь биеийн хүч авахаалж тактик шаарддаг. Харин гал түлэх бол бидний хувьд энгийн зүйл. Анчин хүн тайгад нэг төрөнд үнийг чаддаг байх ёстой юм. Бид хамтрагчтайгаа урьдчилан ярилцаад маш хурдан галыг хасааж чадсан. Харин буу задалж угсрах сорилтыг ганц минутаас бага хугацаанд амжуулсан нь тэмцээний бас нэгэн сонирхолтой мөч байлаа. Хамгийн эрч хүчтэй цус хөөргсөн сорил нь Буйха байлаа. Буйхаг зохион байгуулагчид уран сэтгэмжтэйгээр төлөвлөжээ. 100 метрийн цасан замыг туулж мөрөн дээрээ гуайлан үүрж гүйх нь тэмч амар энгийн даалгавар биш юм. Уг уралдаанд оролцогчид хүч чадал тэсвэр төвчээр хурд авахалж самбаага бүрэн дайчилж олсон гүүрээр унахгүй явах нарийн гуайлан дээр гүйх гэх мэт сорилыг давсан юм. Энэ даалгавар хамгийн хүндэн байлаа гэх хүнч байна. Би хүн чинтэй болохоор цасан чигдээд явж чадахгүй байсан. Цас 30-аас 40 см гүн, дээр нь хатуурсан мөсөн бүрхүүлтэй. Би анхны алхмаар л бүдэрч унсан. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар эдгээр сорилтууд нь анчин хүний тайгад тулгарч болох бодит нөхцөл байдалд ойртсон сургуулилт юм. Тайга сул дорой хүнийг өршөөдөггүй гэдгийг тэд хэлж байлаа. Өнөөдөр бол анчтын өдөр. Бид энэ тэмцээнийг тусгаалan энэ өдөрт зориуллаа. Энэ бол эрүүл, идэвхтэй амьдралын үзэл санаа, байгаль дэлхийг хайрлан хамгаалах ухааны илрэл. Манай анчид энэ бүгдийг тайгад өдөр бүр хийдэг. Харин өнөөдөр тэд ур чадвар, мэдлэг, бие бэлтрийн бэлтгэлээ харууллаа. Сайхан ардын намгаар бол Баянай бол анчтын ивэхч аж. Хэрвээ өнөөдөр ан хийж чадаагүй бол дараагийн удаад заавал амжилт болно. Наторын тэмцээн чи яг үүнтэй ижил. Хэдийгээр гол шагнал ганцхан багт очсон ч нөхөрлөл сэтгэлийн урам зориг, адал явдлын амт бүх оролцогчдод үлдсэн. Харин Аза дахин турших боломж ирэх онд тэднийг дахин хүлээж байна. Сен-Байну.
Олон улсын сансрын нисгчдийн өдрөөр Монгол улсын түүхэнд анх удаага дэлхийн тойрог замд ажиллаж байгаа сансрын нисгчдтэй шууд эфирээр холбогдлоо. Хүн төрөлхтний түүхэнд сансрын нисгч хэмээх нэр томьёог анх зөвлөлтийн сансрын нисгч Юрий Гагарин бий болгосон. Тэрээр 1961 оны 4-р сарын 12-ны өдөр хүн төрөлхтний мөрөөдлийг сансар огторгойд хамгаалж нэгэн шин түүхийн эхлэлийг тавьсан юм а. Үүнээс 20 жилийн дараа монголчуудын өн эртний хүсэл биелж өөрсдийн хүүг од гарагсын орон руу үдэн мордуулсан. Ice Global телевиз олон улсын сансрын нисгчдийн өдрөөр Бороод улсын засгийн газар болон тэргүүн Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын яам, Роскосмос корпорац, Россотрудничество агентлагийн дэмжлэгтэйгээр түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Монгол улсын анхны сансрын нисгч бүгд найрамдах Монгол ард улс, Зөвлөлт холбоот улсын Баатар, Гүр аргачаа, Орос Монголын хүндэт зочид болон Улаанбаатарчууд олон улсын сансрын станцад ажиллаж байгаа Оросын сансрын нисгч Сергей Рыжиков, Алексей Зубрицкий, Кирилл Песков нартай шууд эфирээр холбогдсон юм а. За нийт түрүүнд мэдээж манай Гүр аргачаа Баатар маань сансрын нисгчтэй хараад 40 жилийн өмнө болж исэн үйл явдлаа одоо бас дуурсаа. Тэгээд бид нэр одоо Монгол болон Бурайд улсын ард иргэдэд бүгдээрэнд нь мэндийг хүргээд одоо та бүхэнд хамгийн сайхан бүхийг хүсэж өрөөж байна. Олон улсын сансрын станцад Оросын 5 сансрын нисгч ажиллаж байна. Алексей Овчинин, Иван Вагнер, Кирилл Песков, Сергей Рыжиков, Алексей Зубрицкий нар болон НАСА-гийн 4 нисгч, Японы сансрын нисгч ажиллаж байгаа ажээ. Дэлхийн сансрын нисгчдийн өдрөөр олон улсын сансрын станцтай холбогдохоос гадна иргэд сансрын нисгч Гүр аргачаагийн гарын үсгийг авч хамт зураг авахулж, хар гарагийн DJ болон бусад сингээд хөтөлбөр гэрэл зургийн үсгэлэн хүмүүс сонирхон үзлээ. Да, 400-500, там огромный зал. Өвөө хараад аим бахархаж ирсэн. Манай өвөө өдөр дэмдийн гүрхчаа аим бахархаж өвөөтэй хамт ирсэн. Тэгээ өвөө одоо тэнцээ гарын үс мөрдсөг зурж байгаа би тэнцээ загсаал. Ийм алдартай энэ сансар ниссэн үн ингээ авчирсантай амар баяртай байна. Тэгээд гарын үсгийг авах гээд гоёсэн. Юу ч хамаагүй. Сансрын талаар мэдлэг авсан гэх юм уу? Сансарт хамгийн юу аимшигтэй гэсэн асуултанд хоолгой болох гэж ярьсан. Сонирхолтой, хүчлээс. Сансрын нисгчтэй шууд харьцаж манай залуучууд нэлээд зүйлийг ойлгосон байх, бодсон байх гэж бодож байна. Миний хувьд бол одоо үнэхээр одоо хизээш давтагдахгүй. Миний хувьд үхэл Монголын ард түмэнд хизээж давтчихгүй сайхан өдөр боллоо л гэж бодож авсан. Монгол хүн хизээ сансар нисгүй. Хүн төрөлхтөн сансрын удмыг эзэмшснээс 20 жилийн дараа монголчуудын эртний хүсэл биелж өөрсдийн сансрын нисгчээ үдэн мордуулсан. 1980 оны 3 дугаар сарын 22-нд Байконур сансрын станцаас Жүгдэр дэмдийн Гүр аргачаа Владимир Жанебеков нар Союз 39 гөлгөөр сансрын удамд хүрсэн юм а. Түүхэн энэ өдөр хүн бүрийн царайд баяр бахтал гэрэлтэж харсан зүг бүхэнд монгол хүн сансарт нислээ гэсэн зурагтгуудаас нүд баясгаж байлаа. Бид хэдийгээр тайван сайхан амьдарч байгаа бол бидний толгой дээр үргэлж одоо сансрын судалгаа явагдаж байдаг, сансрын станц нисж байдаг. Үе олон сансрын хиймэл дагуулууд одоо бидний ойр орчинд, бидний орчинд, бидний үйл ажиллагааг хангаж, холбоо хэлхээг хангаж, мэдээлэл авах сувгуудыг нээж ажиллаж байдаг. Тэрэн дотроос хамгийн одоо чухал хэсэг нь бол олон улсын сансрын станц. Яг үүхтэй зэрэг дотор нь хүмүүс ажиллаж сансар огторгойг судлах, газар дэлхийг судлахын ажиллагаа өдөр болгон явуулж байгаагаар ийм онцлогтой. Олон улсын энэ станц 1998 оноос хойш сансрын тойрог замд ажиллаж байна. Энэ бол олон улсууд манай дэлхийн 14 улс өөрийнхөө хүч болцоо хөрөнгө мөнгөөр энэ станцыг бий болгосон. Хамгийн гол нь Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улсын одоо мэргэжилтнүүд, Европын холбооны мэргэжилтнүүд, Японы мэргэжилтнүүд одоо энэ станцыг бий болгосон. Улаанбаатарчууд тэр дундаа хүүхдүүд энэ өдөр олон улсын сансрын станцад ажиллаж байгаа нисгч нартай шууд холбогдож сонирхсан асуултаа хариулт авч чадсан юм а. Сансарт хамгийн аимшигтай зүйл юу болох? Олон улсын сансрын станц яг одоо хаагур нисэж өнгөрөв. Сансрын удмаас ямар газар хамгийн сайхан харагдаж байна вэ? Сансарт юу хийж болох вэ? Зэрэг олон сонирхолтой асуултад хариулт авлаа. Евгений Павлов, Чанцалдулам, Ice Global. Необычайно красиво Россия, необычайно красиво Монголия.
За тэгэхээр хамгийн одоо орбитаас үзэсгэлэнтэй харагддаг одоо хэсэг те газар ч юм уу. За мөн тэгээд яг одоогийн байдлаар энэ манай сансрын нисгч маань ямар улсын дээгүүр нисэж байгаа гэсэн чинь номхон далай яг одоо дээгүүр нисэж байна. За тэгээ хамгийн үзэсгэлэнтэй одоо газрыг дуртахад ерөнхийдөө бол хэцүү манад дэлхий бүхэлдээ маш үзэсгэлэнтэй. Гэтэ мэдээж одоо юу гэдэг өөрийнхөө төрсэн газар за мэдээж одоо бидний найз нөхөд байгаа газар хамгийн түрүүнд одоо бидний сэтгэлийг одоо хөдлөгдөг. Мэдээж үгээр хэлж баашгүй үзэсгэлэнтэй хэсэг бол мэдээж Орос болон Монгол. Бээжинд нэгэн онцгой гудамж бий. Энийг Оросын хэвлэлүүд нэгэн цагт Оросуудын дүүрэг хэмээн нэрлэж байв. Энэ бол Яболов гудамж. 1980-ад оны сүүлээр гадаад худалдааны хамгийн том төв болон хөгжсөн энэ гудамж өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа үздэцгээе. Өнөөдөр яаж өөрчлөгдсөн бол нэгэн хүндэт үйл ажиллагаа явагдаж байгааг гэлцэн бүгдээрээ үздэцгээе. 2025 онд Яболов гудамж эхэл дамсан худалдааны улирлаа аль биесээр нээж байна. Олон улсын худалдааны шин шат руу алхаж буй шинэ брэнд эхлэл юм. Энэ оны турш энд үзэгслэн худалдаа, загварын шоу, бизнесийн уулзалт зэрэг олон арга хэмжээ болно. Нээлттэй Оросын албаны улс Төв Аз болон бусад улс орнуудын бизнес эрхлэгчид оролцож хятадын зах зээлд шинэ боломж эрэлхийлэх нэг зорилготойгоор цуглажээ. Поиск новых возможностей на китайском рынке. Хятадд бараа худалдан авах сонирхол хэвээр байна. Учир нь үн чанарын харьцаа үнэхээр сайн. Яболовод очихоор орсоор ярьсан ч ойлгочихдог. Заримдаа орчуулагч хэрэггүй тун амар. Гол нь дизайн загварч өндөр түвшинд очсон. Манай талд бараа их эрэлттэй болсон. Өнгөрсөн оныхоос борлуулалт 20%-аар нэмэгдсэн. Бидэнд тун тааламжтай таалагддаг учраас буцан ирж худалдаа 8 хийдгэмштэй. Ингээд харахад сүүлийн 10 жилд энд маш их өөрчлөлт гарсан. Ялангуяа гоо сайхан барилгын материалын салбар маш шинэлэг. Технологи шингэсэн нь зах зээлээ тэлэхэд тусалж байна. Өнөөгийн Яболог 30 жилийн өмнөхтэй харьцуулбал үнэхээр асар их өөрчлөлт гарсныг анзаарах болно. Тухайн үед Яболог нь Хятад Оросын хоорондын хувийн худалдааны төв зэг байлаа. Энд үргэлж хөл хөдөлгөөн, чимээ шүүг, олон төрлийн бараа бүтээгдэхүүн олноор зөвлөрсөн худалдаа авагчид байжээ. Тухайн үеийн эд үеэр жилийн худалдааны эргэлт нь 5 тэрбум $5 давж байсан гэдэг. Гэвч тэр үед чанарын стандарт системтэй менежмент дутмаг байлаа. Харин өнөөдөр Яболог орчин үеийн худалдаа, бизнесийн зохицолбор болон шинжлэгдэж, бүтээгдэхүүнүүд нь брендинг, дижитал маркетинг зэрэг илүү боловсронгүй арга барилаар зах зээлд хүрч байна. Позиционирование товаров идет более современными способами. Урд нь эндхийн худалдаачид зөвхөн борлуулалтын хэмжээнд анхаарч чанар ба брэндэд төдийлөн анхаардаггүй байлаа. Тиймээс бараа бүтээгдэхүүнүүд тун нэгэн төрлийн ялгаралгүй байсан юм. Харин өнөөдөр байдал эрс өөрчлөгдсөн. Урд нь дэлгүүрүүдийн 95% нь брэндгүй байсан бол одоо 95%-аас илүү нь өөрсдийн үүргэц худалдааны нэрийн бүтээгдэхүүн санал болгодог болсон шүү. Компани болгон өөрийн гэсэн байр суурь, загварын хэв маягтай болсон. Мөн хэрэглэгчдийн 5 дахыг бодолцсон онлайн болон офлайн борлуулалтыг нэгтгэж байна. Үүний үр дүнд 2014 онтой харьцуулахад борлуулалтын хэмжээ 5 дахин өссөн. Цаг үеийн хөгжилтэй хөл нийлүүлэхийн тулд компаниуд урьдчилан сэтгэж, Оросын зах зээлд хөл тавьж буй хятадын компаниудад зориулсан онлайн платформыг аль хэдийнэ байгуулжээ. Хятад Оросын худалдаанд суур өөрчлөлт хийхин тулд шинэ арга барил, шинэ хандлага хэрэгтэй. Үүний гол түлхүүр нь дижитал хэрэгслүүдийг ашиглах юм а. Энэ бол хоёр орны худалдааны үр ашиг, хамтын ажиллагааг цаашид сайжруулах цорын ганц бодит гарц гэж би үздэг. Тиймээс би Хятад болон Оросын компаниуд зориулсан B2B хэлбэрийн онлайн платформ бүтээсэн юм. Манай платформыг ашиглаж буй бизнес эрхлэгчид хил дамсан худалдааны нарийн мэдлэг, эсвэл гадаад хэл заавал мэдлэх шаардлагагүй. Тэд бидэнд итгээд шууд найдвартай аргаар бизнесээ явуулж чадна. Яболог худалдааны гудамжийн удирдагч хэлэхдээ хоёр орны дундад өрнөж буй өөрчлөлтүүд дижитал шилжилтээс цааш хальж бизнесийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд шинэ түвшинд гаргах шатандаа орж байна хэмээн онцолжээ. Хоёр орны хоорондын дижитал хэрэгслүүдийн хэрэглэнээс цааш Ябологийн өөрчлөлт, шинжилэл илүү өргөн хүрээ рүү гарч эхэлж байна. Бид дотоодын болон гадаадын илүү олон компанид хамтын ажиллагааны шинэ боломж нээж өгөхийг зорж байгаа. Түүнчлэн Яболог нь анх зөвхөн экспортод чиглэсэн төв байсан бол одоо бид импорт, экспорт, түгээлтийн хоссон цогц төв болгон өөрчилж байна.
Ингэхдээ цахилгаан бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг бараа үйлчилгээний нэр төрлийг дэлхийг зорж байна. Трансформация Яболу – яркий пример того, как традиционно... Ябологийн өөрчлөлт бол хуламжлалт худалдаа эрхлэлт хэрхэн шин нэрээр шилжиж болохыг харуулсан тод жишээ юм. Энэ олон улсын худалдааны гудамж инновацийн тусламжтайгаар өрсөлдөх чадвараа улам баттгаж, бизнесийн шинэ боломжуудаас гадна хотуудын шинжилэлтийн цоор шин загвар, хөгжлийн шинэ хязгаарыг нээж байна. Сафари-парке Чимелонг в городе Гуанчжоу. Гуанчжоу хотын Чимелонг сафари паркт их пандагийн 9 сартай бамбрууш Мэйжүүгийн шинэ гэртээ орсон баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Хятад нэрний утга нь хөөрхөн бяцхан охин гэсэн утгатай Мэйжүүгийн шинэ орчин өмнөхөөсөө хавьгүй том, авирах, хөгжүүлэх болонгуудтай бөгөөд идэвхтэй амьдралын хэм маяг тохирсон бүтэцтэй юм а. Активный образ жизни. Бид хайртай Мэйжүүгийн орчныг шинжилж, зохион байгуулалтыг нь өөрчилсөн. Тэр одоо өөрөө хулсны нахиа идэж сурах шатандаа яваа учраас бид торон дотор хулсны навч нахиа зэрэг амттай хангалттай ихээр тавьж өгсөө. Шинэ байранд нүүсэн баярыг тохиолдуулан хүрээлэнгийн ажилчид Мэйжүү зориулсан баярын бяцхан үйлчлэг зохион байгуулжээ. Хулснаас гадна лууван гар хийсэн тусгай амттнууч түүнд бэлэг болгох өгчээ. Сафари паркын зочид ажилтнуудын дунд Мэйжүү бамбрууш хөгжөөнтэй, эрч хүчтэй, сэргэлэн зангаар алдартай. Шинэ орчинтой ормогц Мэйжүү хайгуул хийж, орчинтойгоо хурдан танилцаж хүрээлэн буй хүмүүсийг баясгаж, өхөөрдөм зангаа гайхуулсаар байна. Своим оптимизмом.